Сайн байцгаана уу. Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Натур мед сэргэн засах уламжлалт нойрны төвөөс эрхлэн явуулдаг Эрүүл Бай подкастын цоо шинэхэн дугаарыг сонсогчтанд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээ өнөөдрийн зочноо сэргэн засах йогийн эмч Жаргалт маань хүрэлцэн ирсэн байна. За өдрийн мэнд хүргэе. За тийм. За тэгээ манай сонсогчдод бол өглөө өдөр оройгүй л ерөнхийд бол YouTube-ээс сонсож байгаа гэж найдаж байна. Тэгээд хэрэгтэй асуултууд комент хэсэгт үлдээж, шеэр хийж, лайкаа дараарай. За өнөөдөр бит хоёр нэгэн сонирхолтой сэдвийг ямар ч хэсэг сонгож авсан. Тэр нь болохоор булчин хөгжүүлэх дасгал гэдэг сэдв байна. За тэр дундаа бас манай йогийн багш маань оролцож байгаа учраас йог тал руу бас хэсэг ярина. А нөгөө тал руу бас булчинг яагаад хөгжүүлэх хэрэгтэй вэ гэдэгтээ бас хэрэгтэй мэдээллийг сонсогчдод хүргэх болно. За тэгэхээр хоёулаа эхнийхээ асуултаа оръё. За дасгал яагаад ер нь хүн хийх хэрэгтэй байдаг вэ? За хүний биеэр нь одоо цусны эргэлт гэдэг юм ингээ явж байгаа шүү дээ. Зүрх судасны тогтолцоо гэдэг юм байна. За зүрх маань нэг ясандаа хүний биеийн насоос буюу памп гэдээ ойлгочих жол шүү дээ. Тэр насоос маань хүчтэй ажиллаж ийж бүх биеэр одоо тэр цус эргэлдэн. Цусаар гол нь юу эргэлдэх вэ гэхээр шимт хичээлийн бодис хүчил төлөгчөд одоо хэрэгтэй эсүүд байгаа ингээ тархаа явж байгаа гэсэн үг. За энэ эргэлт маань сайн хурдцтай юм одоо зогсолтгүйгээр явж ийж хүний бие одоо тэр шимт хичээлийн эргэлтээ илүү сайн явуулаад бодисын солилцоо илүү элчимтэй байх нөхцөл нь бүрддэг юм байна л да. За тэгэнгუთ бид нэр дасгаллууд хийгээд эхлэнгуут бидний булчин ажиллаад эхэлнэ. Булчин ажиллаад эхлэхээр тэр хажуугаараа явж байгаа судсыг хажуунаас нь ингэж шахах боёо одоо булчин нэгэсэндээ хоёр дахь зүрх гэж бас нэрлэдэг байхгүй. Ялангуяа энэ шилбэний хөлийн ирээн булчин гэж нэрлэдэг. Яагаад гэхээр бидний цус доошоо усчаад буцаж дээшээ өгсөх гэж бас нэг жоохон хэцүү хөнлөө тийм ээ л та. Шилбэний булчин маань тэгэнгუთ гаднаас нагшаад өгөнгუთ нөгөө өсгөж зовж байгаа цусыг дахиж нэмэлт юм насаас болж өрж байна л гэсэн. Тэгэхээр ер нь бол цусны эргэлтийг тэгснээр хамаагүй илүү сайжруулдаг. За тэгээ булчингаа ажиллуулснараа бид нэр одоо хэрэгцээгүй илүүдл калори, глюкоз, шатаан гэдэг ч юм уу. Тэгэхээр ер нь хүний биеийн бодисын солилцоог хамаагүй илүү хурдсагчдаг. Тэгснээр бодисын солилцоо хурдан идэвхтэй байх тусмаа бидний бие эрүүл байх боломж нь бүрдэн, дархлаа маань илүү сайн байх боломж нь бүрдэн. За тэгээ ялангуяа бид нар нас ахиад явахын хэрээр энэ бодисын солилцоо маань багаар улам удаашлаад явна гэсэн. Тэгээ бүр одоо нас өндөр болох тусмаа бүр илүү удаашлах нь шүү дээ. Тийм учраас илүү өндөр настай хүмүүс бол илүү өвчнөд илүү өртөмтгий байдаг ч юм уу. Тийм шалтгаануудын нэгэнд нь бас энэ орж байгаа юм. Тийм учраас бид нар биеэ тогтмол ингээд идэвхтэй хөдөлгөөнтэй байлгаад ах юм бол бие маань илүү эрүүл байх боломж маань бүрдэж байна гэсэн үг л дээ. Нөгөө булчин хөгжүүлэх гэхээр нөгөө нэг фитнесийн амар булчинтай хүмүүсийг залуучууд маань бодоод идэв шүү дээ, тийм. Ер нь сүүлийн үед ингээд ойлгоод байгаа нь жоохон л идэвхтэй алхдаг ч юм уу, тийм. Ингээд булчингааг өөрийнхөө хэмжээнд жоохон ингээд ажилуулдаг байвал зүгээр л гэж ер нь зөвлөд юм лээ шүү дээ, тийм. Ер нь мэрэгжлийн тамирчин биш нэх амар хөгжүүлээд явах үү, тийм. Заавал бид нэг бак бол халах шүү дээ. Хүмүүс ингээ харахаар нэг тийм яг ингээ хөдөлгөөнтэй хүмүүс ингээ урт наслаад байгаа л харагдаад байдаг л тийм яалтчгүй тийм. Тэгэхээр нөгөө биеийн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлж байгаа хэлж байгаа тийм. За тэгвэл дасгал гэдэг ингээ ярьсных нөгөө нэг булчин яаж хөгжүүлвэл ерөнхийдөө бол зүгээр тийм булчингтэй. Одоо жишээлбэл ингээ фитнест ингээд гигүүд ингээ яваад хүмүүс ингээ их эрүүл байх талаар их ярьж штт тийм. Ингээд фитнест яваад эрүүл болчихно гэдэг. Тэгсэн чинь нөгөө талаар ингээ фитнесийн чинь бас жоохон өвдөж байна үгүй юу? Ер нь яаж ер нь булчингаа хөгжүүлэх зүгээр үү? Булчин маань өөрөө ийм онцлог одоо хүний бие маань ийм эсүүд гэдэг ойлголт байгаа шүү дээ. Эхлэн болгоо маань өөр ингэс нэг ийм онцлог эстэй байгаа шүү дээ. Тэгвэл булчин бас нэг өөр ингэс эстэй байгаа. Миоцит гэж нэрлэдэг. Тэр эс маань өөрөө нэг ийм гурван өөр төрлийн байдаг юм байна л да. Нарийн дунд бүдүүн гэдэг ийм өөр төрлүүд байдаг. Тэгээ тэр маань зүгээр л ийм нарийн бүдүүнээр ялгаатай биш. Доторх энэ бүтцээрээ ч гэсэн жоохон ялгаатай тийм байна л да. За бүдүүнээс нэхлээ ялчих юм бол бүдүүн шилх гэн болохоор илүүтэй нэг удаагаараа юм огцом хүч гаргадаг юм хүн юм өргөгч байдаг юм уу хурдан гүөхч байдаг юм уу огцом өсрөгч байдаг юм уу тийм үед илүү одоо ажилдаг болчихно гэсэн үг. Нарийнх нь болохоор илүүтэй удаан хугацааны юм төсвөр төвчээл шаарддаг хүнд юм ингээд заавал айхтар хүнд биш ч гэсэн ингээд өдөржингөө нэг юм ингээд үүрээд явдаг ч юм уу тиймэрхүү үед илүүтэй ажиллаж идэг болчих юм байна л да. За бүгд заавал юм үүрээгүй байсан ч гэсэн бид нар зүгээр өдөржингөө цэх байхын тулд нурууны маань нарийн булчингууд илүү ажиллаж байдаг гэсэн. За тэгээд нарийн бүдүүнгээ ялчаар зарим булчин нурууны зарим булчин нарийнхан булчин зарим булчин бүдүүн булчин гэж ойлгох гэдэг энэ бас яг ч тийм биш. Нэг одоо булчин маань жишээлбэл энэ хоёр толгойд булчин байна. Тэгээ энэ булчин дотор маань нарийн шилхгэнж байгаа бүдүүн шилхгэнж байгаа. Хамт хийж байгаа юм шүү дээ. Бид нар дасгал хийхдээ алийг нь илүү хөгжүүлэх вэ гэдгээс хамаарат тэр булчингийн одоо үйл ажиллагааны арга барил жоох өөр болоод явна гэсэн үг л дээ. Тэгэхээр бид нар хүнд юм өргөсөн дасгал хийгээд ах юм бол тэр бүдүүн шилхэхгүйд нь илүүтэй хөгжөөд тэр булчин маань арай илүү тийм
огцом хүч гаргадаг зорилтын булчин болж хуйлж эхэлнэ гэсэн үг. Бид нарийн булчинг илүү хөгжүүлээд эхлэх юм бол тэр булчин маань арай илүү төсвөр төвчээрийн булчин болж хөгжинэ гэсэн үг л дээ. Энэний зүгээр аюу энгийн нэг жишээ гэх юм бол марафоны тамирчин болон 100 метрийн гүгч хоёрын ялгаа байна гэсэн үг. За 100 метрийн гүгч Usain Bolt гэдэг нь бол ийм булчин зангилсан бак булчинтай хүмүүс байдаг шүү дээ. Тэр маань болохоор огцом хурд тесрэлт хийх хэрэгтэй хүмүүс байдаг. За марафоны хүмүүс бол мэдээж бэлтгэл дээр тодорхой хэмжээнд хурд хийдэг ч гэсэн голчлон бол илүү урт холын зайдгүйдэг учраас булчин бол тийм айхтар овоож тавааж хөгжөөд байдаггүй. Харцангуй гаднаас нь харахад ийм туранхай жижигхэн биетэй юм шиг хэлнэ. Тийм урт хугацаанд ийм тесрэлтэйгээр барьж чадж байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр гаднах үзмжиндээ ч гэсэн шууд хамааралтай гэсэн. Бүдүүн булчингаа хөгжүүлэх юм бол бид нэр бак болно. Нарийн булчингаа хөгжүүлэх юм бол бид нэр илүү тесрэлтэй болно. За тэгэнгუთ тэр төсвөртэй гэж ярьж байгаа нь зөвхөн спортын хувьд төсвөртэй биш. Түрүүний ярьдгаар бид нар зүгээр өдрийн турш нуруугаа цэх байлгахад л тэр маань олцож байдаг. Тэгээ ялангуяа тэр нарийн булчингууд маань бидний тэр үеүүдийг хамгаалж идэг. Нурууг маань илүү цэх байлгаж идэг. Бидний эрүүл мэндэд арай илүү ач холбогдолтой булчин. Гэтэ бүдүүн хэрэггүй булчин гэсэн үг бол биш. Ер нь бол болж өгвөл энэ хоёрыг аль алиг нэм зэрэг жигтгэн хөгжүүлж өгвөл хүний бие илүү байна гэсэн. Нөгөө нэг л хөгжүүлээд их биш юм биш тий. Одоо жишээ нь юу яадаг вэ? Бодибилдинг зөндөө олон жил явцсан юм. Айгуу том бак хүмүүс йоганд орж ирэхээр дасгалаа бүр хийж чадахгүй ямар хэцүү юм бэ гэдэг нь өөр төрлийн булчин ажиллаад байгаагийн шалтгаан гэсэн. За мэдээж эсвэргээр йог олон жил хичээлсэн хүн бас фитнест очихоор басалж чадахгүй гэсэн үг шүү дээ. Ер нь бол хүч гаргаж чадахгүй. Гэхдээ ер нь миний бодлоор бол яг нь хүний сонирхол байдаг бах та. Жижиг булчингаа хөгжүүлэл зүгээр юм биш нарийн булчингаа тий. Ер нь тэгэл амьдралын хэм маягт л тий арай тарж байгаа тий нэг үзэмж ч юм уу амьдралдаа ямар нэгэн хүнд юм үлгэх шаардлага нь бага. Арай илүү би зүгээр л өөрийнхөө хэмнэлээр тайван гэхдээ эрүүл амьдрал яг ивэл нарийн булчингаа арай хөгжүүлж болно. Эсвэл магадгүй надад амьдралд маань нэг жоохон хурд хийх шаардлага хязгаарны үед гарах бах, хүнд юм үлгэх шаардлага гарах бах гэдэг ч юм уу. Тийм үед бас тодорхой хэмжээнд бүдүүн булчингаа хөгжүүлчихэл зүгээр л гэж байна. Тэгвэл их сонирхолтой юм байна те. Би ч ер нь тэгж бодож байгаа. Нэг л болчиг ер нь бол овоолгоод эсвэл зарим нэг л юу гэдэг те. Арай нэг төсвөртэй байлгаад байгаа юм. Кардио гэж хүмүүс их ярьдаг шүү дээ те. Төсвөр төвчээр их тийм нэг айгүй хэцүү татхлууд хийгээд байдаг. Нөгөө талаар фитнесийнхэн бол өргөөл те. Нөгөө талаар ингээл дотроос шимтдэл уураг аваад булчингаа томруулаад харагдах талтай юм л да. Тэр нь бол тий. Яг хоо сая нөгөө юу physical age гэж одсон шүү дээ. Тэрэн дээр зөндөө хүмүүсээс бас ер нь сонсож байхад угаасаа үзэж байхад ч тэр ингээд нэг барилддаг хүмүүстэй ноцолдог хүмүүс айгүй илүү лаг байгаа л бодибилдингийн хүмүүс болохоор нэг тийм айхтар лаг байж чадахгүй байгаа харагдаад шүү дээ. Тэр маань өөрөө бодибилдингийнх чинь нэг удаагаараа олгцсон юм хийж чадна. Тэр хүмүүсийг ингээ өргөө тавьчих болж чадна. Гэхдээ ингээ ноцолтоод байгаад тахаар нөгөө нарийн булчин тийм хөгжөөг учраас тэсвэр нь айгүй амархан дуусаад байна гэсэн. Тэр бүдүүн булчингууд чинь нэг ажиллангууд айгүй амархан цуцчдаг болчихсон. Тийм байна. Тэр Индонези нэг тийм хаалгач шиг нөхөр байсан те. Бүр явдаггүй те. Тэгвэл манай Орхон баяр бол хажууд нь бол үнэхээр хав илүү явж байгаа хэрэг те. Тэгэхээр нөгөө хоёр булчингаас зэрэг хөгжүүлсэн гэсэн үг те. Ер нь бүхэн бэлтгэл яг тиймэрхүүл санагддаг л та. Амар тэсрэлт хурд хүч энд гүйлт мөл нэлээд сайн хийдэг учраас жиг төгжүүлдэг юм байна. Тэгээд нэг хүнтэй чинь ноцолтоо нөгөөх нь унж өгөхгүй нэг хэдэн минутчингаа тэгэл хамаг хүчээ гаргаад байгаад байна гэдэг чинь айгүй их тэсвэр шаарддаг юм шиг байна. Тэгээд одоо чи яг нөгөө хууль дүрмээр нэг цаг болчиход байгаа болохоос өмнө чи бүр бүтэн өдөр болдог гэсэн гэж байна. За окей. Их сонирхолтой мэдээлэл сонсч авлаа. За тэгвэл ер нь ямар дасгал хийвэл юм зүгээр эдийн те? Одоо шийдэл хүнээсээ болох уу? Жишээл би ямар дасгал хийвэл зүгээрээ. За нэгдүгээрт ямартай нэг хэлчмээр байгаа юм. Саяныхаас бол би фитнесээр хичээлэх нь буруу гэдэг утгыг хэлээгүй зүгээр нэг төрлийн булчин л хөгжүүлж гин гэдэг утгаар ярьсан шүү дээ. Тэгэнгუთ хүний онцлогоос хамаарат нэгдүгээрт хүний сонирхол айгуу чухал. Хүн өөрөө дуртай байж ижил тууштай байдаг юм байна л да. Ингээ хараад хахад би дасгал хийхгүй бол болохгүй гэж өөрийгөө хичээж гүрээж ингэж явсан хүмүүс өслөөл нэг сар явбал явал хайчих гадах тохиолдол айгүй илбэг. Тэгэж хаяад яваад хахаар үр дүн ирнэ айгүй баг. Ер нь би ингээд йогоор бас олон жил багшлаад явж байх үед хараад хахад ингээд дондоор нь алдаг оног нэг ингээд тасалж маслаал ч юм уу те нэг ирээл нэг хэсэг алга болоод дахиж нөгөө багшаа гэж орж ирээл ч юм уу тэгж явж байгаа хүмүүсийн үр дүн айгүй бага харагдаад тийм. Яг тууштай яваад байгаа хүмүүс алдахгүй таслахгүй яваад байгаа хүмүүс бол айгүй амархан 1 сарын дараа 3 сарын дараа шал өөр болоод эхэлчихдэг. Анх хөрөөсөө бүр чаддгүй байсан ингээд салганаад байдаг байсан байдлуудаа хамаагүй амархан хийдэг болж эхлэв ч юм уу тий. Тэгэхээр нэгдүгээр тийм сонирхол гэдэг зүйл айгүй чухал. Тэгжээч хүн тууштай явна. Тийм учраас
өөрийнхөө биеийн онцлог монцлогийг бодхоос өмнө эхний ээлжинд би юу хиймээр байгаа вэ гэдгийг илүү бодох нь зөв юм шиг. Тэгэхээр одоо зарим хүмүүс илүү йоганд явхад илүү тохиромжтой байдаг надад гоё санагддаг гэдэг хүмүүс байна. Зарим хүмүүс йогчстай уйтгалтай байлаа гэдэг хүмүүс байгаа тийм. Тэгэхээр нэгдүгээрт өөрийн яг тэр дуртай спортоо олоод тэрүүгээрээ тууштай хичээл. Нэг талаар нөгөө талаараа саяны ярьсан нөгөө нэг төсөлттэй дасгал юм уу илүү тайван удаан төсвөрийн дасгал юм уу гэдгээс хамаарат үндсэн дасгал чинь ямар байна тэрнийхээ жоохон эслэгдүү маягийн дасгалыг хажуугаар нь хавслагчуул уг нь зүгээр. Тэгэхээр нэг юм хоёр төрлийн дасгал хүн амьдралтаа хийж ивэл хамгийн зөв юм шиг байна. Тэгэхээр би одоо жишээ нь магадгүй йогоор үндсэндээ хичээлээд явж байгаа шүү дээ. За тэгин гот магадгүй хажуугаар нь сакс хөл бөмбөг байдаг ч юм уу. Гүйлт байдаг ч юм уу хийж ивэл уг нь илүү эрүүл хэсэг. Тэгээд дээрэс нь энэ хоёрын хажуугаар бас нэг хүний бие дайгуу сайн нөлөөлдөг юм нь бидний хувьд айгүй энгийн юм шиг боловч одоо юу байна гэсэн үг л дээ. Өдөр тутамдаа ажил руугаа алхаж гин үү, дугуй унж гин үү гэдэг тийм хөдөлгөөнүүд айгүй чухал. Би ч одоо нэг өдөр болго алхах гэж хичээгээл байгаа. Бас суудлын их одоо ажил хийдэг болохоор тийм тийм. Бас нэг жоохон хөдөлгөөнтэй байгээд. Ер нь хөдөлгөөнтэй бас хамгийн гоё хөдөлгөөн одоо хамгийн бест нэг юм. Алхах гэж сонссон. Тэр үнэн үү? За бас би бол яг тэгж хэлж чаддаг юм аа. Ягаад гэхээр алхалт яг хүний бид мэдээж хэрэгтэй бол төрөний ярьдаг нөө хоёр дахь зүрхийг маань ажиллуулж байгаа шүү дээ. Тэгээ дээрэс нь ясанд маань дөргөлт өгж байгаа. Ясанд дөргөлт өгөх маань өөр ясыг бас айгүй сайн бэхжүүлж яадаг. За гэхдээ бас нөгөө талаас хараад үзэх юм бол бид нэр энэ биеийн дээд хэсгийн булчингаа ингэж ялгаж сонгомлоор нэг их ажиллахгүй байна. Сонголт нэг хийхгүй байна гэсэн үг тийм. Тэр утгаараа бас би болохоор яг дан алхаалах юм бол яг ирүүл гэж бас хэлж чадахгүй байгаа. Мэдээж алхалт бол айгүй чухал, айгүй сайн дасгалуудын маань нэг ч гэсэн. Тэгэхээр яг гол хэлэх гээд байгаа юм маань хөдөлгөөнтэй бай гэдэг маань өөрөө зөвхөн ямар нэгэн йоганд ч юм уу, фитнес ч юм уу бүртгүүлээд цараар яв гэсэн үг биш. Хажуугаар нь зүгээр ажил руугаа алхачих ч юм уу тий. Ажил руугаа нэг хэдэн 30 минут ч гэдэг юм 20 минут ч гэдэг юм өдөр болгон л алхаад байхад тэр маань өөрөө бас нэлээд сайн үр дүнтэй л гэх юм байна л да. Тэгэхээр хоёр төрлийн дасгал амьдралдаа хийж чадахгүй ч гэсэн заримдаа ажил руугаа алхацдаг. Гэхдээ тэрний хажуугаар дахиад нэг дасгал хийждэг байхад ер нь бол нэлээд сайн үр дүнтэй. Тэгээ сүүлд бас нэг судалгаа харсан юм а. Тэрэн дээр болохоор за бид нэр ингээд тогтмол дасгалыг угаасаа чухал гэдгийг өвчнөө олон жил ингээд яриад явсан. Гэхдээ сүүл үед хийгдсэн дахиад хэд хэдэн судалгаагаар зүгээр өдөр тутамдаа тогтмол хийж байгаа нэг ойр зургийн алхах гэдэг маань бүр өмнө нь бидний боддог байснаас бүр хавь илүү 2-3 дахин илүү хүний биед эрүүлэр нөлөөлдөг юм байна. Тэгээ тэр хүний бусад амьдралын зуршил нь өөрөөс нь чамаагүй. Нойр буруу байж болно. Одоо муу зуршилтай байж олон тэ арх тамхины хэрэглээтэй гэдэг ч юм уу. Бус юм нь тийм байсан ч гэсэн өдөр тутамдаа тогтмол дасгал хийдэг байхад ер нь тэр хүн нэлээд эрүүл авах боломжтой байдаг юм байна гэдэг судалгаа. Сони юм байна тий бас. Тэр муу зуршилгүй байвал бүр даваа тал болох юм биш тий. Тэгэл тий. Тэр яг нэг дасгал хөдөлгөөн бол яалтчгүй урт наслахад бас нэг тийм хэрэгцээтэй болчиход байна. Хүний бие чи угаасаа нэг тийм хөдөлгөөр л бүтээгдсэн юм шүү. Хөдөлгөөн байхгүй бол тэгээд ер нь бол тийм хөшөж идэг тий. Монголчууд ч гэсэн айхтар тий. Хүн ер нь бол хөгшөрж өгдөг, хөшөж өгдөг гэдэг шийдэг тий. Тэгэхээр бас л яг нэг бүх талбар дээр дасгал хөдөлгөөн бас чухал бол таарч байна. За тэгвэл нөгөө нэг йогийн талаар та ингэж ярьсан тий. Тэгвэл ер нь йог ер нь булчин хөгжүүлэх үү. Тэг ингээд йог хийж байгаа хүмүүсийг харахад нэг тийм галбир гэхээсээ илүүтэйгээр зүгээр л нэг тийм хөнгөн шиг хүмүүс идэм шүү тий. Эсвэл одоо ямар төрлийн хүмүүс йогоор хичээлдэг. Нуруу туруу өвддөг хүмүүс хичээлдэг юм уу? Яа тийм тий. Би сайн мэдэхгүй л байна л да. Тэг энэ яг миний бодлоор айгу ярих хэвээр сэдв гэж бодогдоод байна. Эхэнд нь төрөний ялсан дээр чи нэг юм хэлчихэл болохоор монголчууд байдаг тэр нөгөө хөшөж өгдөг гэдэг яриа шүү дээ. Миний анзаарч яснаар айгүй хүмүүс энийг ойлгохдоо нөгөө хөшин гэхээр сонголт гэж ойлгоод байдаг. Сонголт хэрэгтэй байна гэж ойлгоод сонголт сайн байх юм бол эрүүл юм байна гэж ойлгоод байдаг л та. Мэдээж сонголт хэрэгтэй. Гэхдээ булчингийн хүч яг адилхан хэмжээнд хэрэгтэй. Булчингийн хүч сонголт хоёр яг юм хүний биедийн тэнцүү хэмжээнд чухал гэсэн. Аль нэг нь ерөөсөй ойлгохтолж болохгүй. Дан булчингийн дасгал хийгээд ямар ч сонголтгүй байх нэг талаараа мó. Дан айгүй гой сонголттой байгаад хүчгүй байх бас нөгөө талаараа мó гэсэн. За тэгвэл йог яадаг вэ гэхээр айгүй хүмүүс саяны хэлснээр йогийг нэг юм сонголт хийгээд байж идэг ч юм уу. Эсвэл угаасаа сонголт сайтай хүмүүс хийдэг дасгал гэж бодоод байдаг. Айгүй хүмүүс над дээр ирэхдээ би сонголт муутай юм чи йог хийж чадахгүй байх уу гэж хэлээд байдаг. Сэргээрээ тэр хүн йог хийх хэрэгтэй гэсэн үг тийм. Сонголт муутай болоо сонголтоо сайжруулах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр йогийн дасгал болохоор тэр айгүй хүмүүс ойлгоод байгаагаар дан сонголт гэж ойлгоод байгаагаас жоохон тэр маань жоохон ташаа ойлголт болчихж байгаа юм л да. Булчингийн чангалах дасгал ч гэсэн ордог, сонгох дасгал ч гэсэн ордог. За гэхдээ булчин чангалах дасгал дундаа бол бид нэр юу шиг
одоо кардио гэдэг ч юм уу эсвэл кроссфит энэ төр шиг ингээл гүйж хараагаал гидсний таталт хийгээл ч юм уу тийм юм хайцсангуу баг илүү тайван байдлаар хийдэг. Гэхдээ нэг байрал дээрээ илүү удаан байралтайгаар хийдэг аргууд бас байдаг. За яг хоо зарим бослууд нарай илүү хурдан хэмнэлтэд хийдэг нь ч байдаг. Гэхдээ жишээлбэл ингээд нэг гарын дээрээ хажуу тал дээр ингээд толлоо гэж бодоход бидний далбаа мөрний булчингаас ихсүүлээ зөндөө булчингууд ажиллаад эхэлж байгаа юм л да. Тэгэнгუთ хүмүүс яагийг айгу зөөлхөн уйтгалтай гэж бодож ирсэн хүмүүс тиймэрхүү байрлалд хийгээд эхлэхээр ой чи ямар хэцүү юм бэ би яагийг ерөөсөө ингэж бодоагүй штэ гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр яг болохоор булчин яг зөв хэмжээнд чангалах хэвээр хэмжээнд нь чангалаад өгдөг, сунах хэвээр хэмжээнд нь сунгаад өгдөг. Хамгийн гол юм нь яг маань ерөөсөө тийм үзмжийн зүйл биш учраас бид гаднаасаа ингэж харагддаг болмоор байна гэдэг зүйл биш учраас илүү яг эрүүл хэмжээнд хүнд нь өөртөө тохируулаад за таны хувьд бол одоохондоо сонголт чинь ийм байгаа юм чинь тааш багаад суудаг болох албагүй. Гэхдээ өөрийнхөө энэ хатуу байгаа булчинг нэг иймэрхүү хэмжээнд ямар тач зөөлөх хэрэгтэй гэдэг хэмжээнд нь зөөлж өгдөг гэсэн. Тэгээ нэг яг бас их хэцүү санагддаг л ингээ харах. Гэтэ нэг олон дасгал бол харагддаггүй шүү дээ. Фитнес шиг ингээд бүх ингээ булчингоо ингээд ажилуулаад нөгөө нэг юм системтэйгээр яваал өнөөдөр сэж хийн хөл хийн гэдэг үү. Ер нь бол их тийм ээлжилсэн юм байгаа юу. Натурмед сэргээн засах, уламжлалт эмчилгээ, нойр хөдлийн онцлогоо. Эмчилгээний төв нь Улаанбаатар хотоос 24 км зайд Найрамдалд байгалийн үзэсгэлэнт газарт Нарсан ойн захад байрладаг. Мөн салбар амбалтаар нь 13 дугаар хорооллын GP Ops-ийн 4-5 давхарт байрладаг. Эмчилгээний тааламжтай орчин, тав тухыг үйлчлүүлэгчдээр мэдрүүлэх, эко, цэвэр бүсэд байрлахаас гадна туршлагатай, мэрэгчсэн эмч, совилогч, хөдөлгөөн засалж, хөдөлмөр засалж, хоол зүйч, эмнэлэг зүйн мэрэгчсэн тогооч зэрэг 108 мэрэгжилтнээс бүрдсэн чадварлаг хамт олон ажиллаж байна. Манай төв нь сэргээн засах болон уламжлалт хангах ухаан, нойр гүйдлийн оншилгоо, эмчилгээний тусламж үйлчлэгийг үзүүлдэг. Тухайлбал түгээмэл тохиолдох, мэдрэл сүлдэл, нойр гүйдэл, мэдрэлийн гаралтай өвдөлтүүд, үе мөчний архаг үрвсэл, насны шим тэжээл дэмжих, тамир тэнхээ сайжруулах, гэмтэл болон харвалтын дараах чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, чадвар алдалтыг бууруулах эмчилгээ хийдэг. Мөн тархины харвалтын дараах байдал, үе солих, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ, үе мөчний өвдөлт, хүзүү нурууны архаг өвдөлт, мэс заслын дараах эмчилгээ, тулгуур эргэтэн, яс, үе, булчин, шөрмөс, холбоосны эмгэг зэрэг өвчнүүдийг эмчилж байна. Тэр бол яг багшийн онцлогоос зарим багш нар тэгж ордог багш нар ч гэсэн байгаа. Өнөөдөр илүү хөлний булчин дээр төвлөрсөн дасгалууд орё гэдэг ч юм уу. Гэхдээ ер нь йогийн нэг онцлог нь зөвхөн нэг булчингаа сонгож ингэж ажилуулдаггүй. Бүх биеэрээ юм хөдөлгөөн хийж идэг учраас дандаа юм цогц байдлаар олон булчингуудыг зэрэг ажилладаг. Өдөр болгоо ер нь бол сетер орд юм шүү дээ. Бүх талбар руугаа тий. Тэгээд нөгөө хүнд юм өргөд байдаг, өвсөж хараагаад байдаг учраас илүү нөгөө нарийн булчингуудаа хөгжүүлж идэг. Ялангуяа удаан барилттай хийдэг тийм байрлалууд маань илүү яг нарийн булчин аягүй сайн хөгжүүлж идэг. Тэр утгаараа хүний нөгөө үений өвдөлттэй хүмүүст илүү сайнаар нөлөөлөд байдаг. Тийм болохоор манай юуны мэдрэлийн эмчнэлч гэдэг юм, нурууны эмчнэр маань хүртэл за йог хий гэж явуулдаг болоод бас зүйлээдтэй. Тэгэхээр йог маань мэдээж үений өвдөлттэй хүмүүст сайнаар нөлөөлнө. Гэхдээ зөвхөн заавал өвдөж ирэх хэрэгтэй гэсэн үг биш. Эрүүл үе дээрээ ирээд йог дасгал хийгээд авах юм бол цаашаа өвдөх магадлал олон багасч байна гэсэн үг шүү дээ. Биш нөгөө ингээ өвдчөөд очоод нэг йог мөн хийгээл тэргийн янзлтын баг гэж бодсон шүү дээ. Тийм тэр талаараа эмчилгээч болж болно гэхдээ өвчлөн сэргийлэх арга болвол мэдээж илүү үр дүнтэй сайн л гэсэн үг шүү дээ. Энэ нэг эмчилгээл юм баг гэж бодоод байхгүй нөгөө талаар ингээд хүмүүсийг сонсохоор өвдөд йог хийгээд эхэлсэн айгу болцсон энэ төр яриад байдаг байхгүй тий. Тэгэнгүүт ингээд йогийн гайхамшиг гэдэг ингээд нэг юм хүмүүсээс ингээд сонсч ирсэн чинь сэтгэлийн амар амгалан энэ төр нэг тийм юу л орд юм шиг нэг тийм арай нэг юу гэх юм бясалгал энтертэй ойролцоо юу үгүй юу? Тийм. Ер нь яг йог гэдэг энэ ойлголт маань өөрөө нэлээд юм том цар хүрээтэй ойлголт. Бидний мэдээд байгаа энэ хөдөлгөөн дасгал хөдөлгөөн чинь тэрнийхээ зөвхөн нэг хэсэг л байхгүй жижиг хэсэг. Тэр дотроо одоо бясалгал маань орж байна, амьсгалын дасгалууд ч орж байна. За бүр цаашлаад өөр философиуд нь бас бүр нэлээд гүнзгий явдгийг. Хоолтоос ахуулаад гэдэг ч юм уу тий. Тэгэнгუთ би болохоор яг зөвхөн дасгал хөдөлгөөн талаас нь л яриад байгаа юм л да. Тэгээд бүр яг бүрэн утгаар нь хийж чадах юм бол тэр маань хөдөлгөөнтэй бясалгал маяг юм болох хэрэгтэй байдаг. Тэгэхээр йогийн дасгалын бас нэг онцлог байх гэж одоо йогийн дасгалын маань яг нэг онцлог бус дасгалуудаас арай нэг ялгардаг зүйл нь тэр гэсэн үг. Дасгал хийж явах үедээ болж өгөөл юм өөр ажил төрлөө бодоод авахгүй те. За би эндээс гарангуутаа тийм ажил амжуулах хэрэгтэй даа гэж бодохгүй байх хэрэгтэй. Яг тэр хөдөлгөөн дээрээ яг тэр булчин дээрээ 100% төвлөрөх хэрэгтэй гэснээрээ хүний тархи маань тодорхой хэмжээнд бясалгалын горимд ороод бас тархич гэсэн амралтын төлөвлөрөө орж идэг юм байна л да.
бид нэр одоо жишээ нь гүүж агаад хурд хийж агаад ажил руугаа шууд яваад олчих юм бол зүрх маань юм савлсан хэвэндээ сэтгэл санаа юм доктортой биш хэвэндээ ингээд амьдрал маань шууд цаашаа үргэлжлээд явцдаг. А яг дээр олонгоо дасгал хийж байгаа дараа нь бас жишээ нэг амардаг байхгүй нэг хэсэг хугацаанд хэвтэж амардаг. Тэрний бас нэг чухал шалтгаан юу вэ гэхээр хүний биеийг буцааж заавал тайвшруулад оюун санааг нь тайван болгоод гаргаж өгч байгаа л гэсэн үг л дээ нэгсэндээ. Тэгэхээр зөвхөн хүний бие физиологи талаасаа биш давхар бас тэр оюун санаа төвлөрөл гэдэг талаасаа нөлөөлдөг л гэсэн үг. Ер нь бол ягаар хичээлээд бас нэг тийм одоо юу гэдэг нэг тийм адгуу хүн байж байгаа тайван болцсон энэ төр гэдэг тиймэрхүү тохиолдол нь байх бас нэг сэтгэл засал руугаа бас орох юм шүү те. Тийм. Сэтгэл засал руугаа тал руугаас нэлээд хэмжээнд орчдөг. Тэгээд яг хөө бүр адгуу байнгуудаа тайван болоо шал өөр хүн болчих нь хаашаа. Ингэхдээ өөрөөгөө хянаж одоо анзаарч чаддаг болдог. За би нэг жоох ийм зан гарах гадах шиг байх шүү гэдэг ч юм уу тий. За тэгэхээр тайван байгаарай гэж өөрийгөө ингэж өдөрдөж сурдаг гэсэн. Хамгийн гол нь тэр чинь өөр хүн болохтой биш. Өөрийгөө анзаарч өдөрдөж өөрийнхөө тэр сэтгэл хөдлөлийг, оюун бодлыг өөрийн хяналтандаа байлгах гэж оролдоод байна гэсэн үг л дээ. Тэр нэг ийм жишээ байгаа юу? Одоо жишээлбэл ингээд фитнесээр хичээлээд ингээд би ингээд харбцсан байжгаад одоо ингээд босоод ирсэн энэ тэргээ сая бас нэг жүжигч алтан гэрлэхэд нэг ах байсан. Фитнесээр хичээлээд бас ингээд нэг тал харвсан юм а да. Нэлээ ингээд би махадаа өдөрч чадахгүй хэцүү болсон байсан чи одоо сая тэмцээн уралдаанд ороод их гоё болчлаа гэж ярьжээдсэн. Тэгвэл йогийн хувьд те ер нь бол дэмжлэгээ талаасаа хүмүүсийн тийм нөлөөлсөн өөрчлөлтийн тийм гэрчлэл маягтай юм байгаа. Зөндөө байгаа. Ер нь одоо зөндөө олон йогийн багш нар байгаа шүү дээ. Тэр донд ер нь бол ингээд яг анх йог руу яагаад болсон бэ гэдээ асуухаар бүр ингээд нуруугаараа автосолд ороод гэмтчихсэн байдаг ч юм уу, цус гар авч исэн байдаг ч юм уу тий. Бүр нэлээд юм онолт хямралтанд орцсон байжгаад йогоор хичээлээд одоо ингээд зүг зүгээр болоод бүр багш болоод явцсан хүмүүс зөндөө байдаг тэр. Нэг жишээ байвал энэ тиймэрхүү одоо шил танаа заслын төв дээр ингээд очиод тий. Жишээл нэг тийм хүн байд юм аа гэд хэлүүлэх тийм хүмүүс байгаа болоо. Одоо шил Монголын нийгэмтэй ойролцоо тий. Ер нь бол нэг юм суудлын гэдэг ч юм түгээмэл ийм асуудалгүй болцсон гэдэг ч юм. Тийм байгаа. Одоо жишээ нь манай йогинд яг одоо тогтмол ингэ явж байгаа нэг залуу байгаа юм л да. Тэр болохоор одоо нурууны диск дарагтаад мэдрэл дагаж өвддөг хөлрүүгээ. Тийм байсан. Тэгээ одоо болохоор илүү нөгөө нэг юм хүнд юм өргөдөг ажил хийхээ болоод арай илүү дасгал хөдөлгөөн хийдэг болоод миний йогинд ингэ тогтмол яваад эхэлж байгаа. Тэгэн гот одоо ерөөсөө хөлмөл өвдөхөө болцсон. Ямар ч нурууны бараг асуудалгүй болцсон. Гэхдээ энийгээ би удаан хадгалахын тулд гээд илүү тууштай дасгалтай үргэлжлүүлэл явж байгаа. Уул нэдэрсэн юм байна тийм. Яг хоо тэр диск нэг энэ дээр ойлгох хэрэгтэй юм. Диск нэгэн цөлхийсэн бол тэрийг эдгээд зөв зүгээр илүүл болно гэдэг ойлголт бол байдаггүй. Тэрийг гэхдээ нэг том одоо жишээ цөлхийлттэй байсан бол тэр нь арай жоохон шимэгдэж, арай жоохон жижигрээд тэгээд нэг юм мэдрэлээ дарах нь арай багасна гэсэн үг. Тэгээд тогтмол дасгал хийгээд явах юм бол хамгийн гол нь цөлхийлэн байдгаараа байж байгаа. Гэхдээ зүгээр нуруу өвдөхгүй ингийн амьдраад яваад ах боломжтой гэсэн. Тэгэхээр чи ер нь нэг цөлхийчвэл тэр чигтэл одоо насаараа тийм нурууны дасгал хийж амьдрна гэсэн үг үү те? Тийм. Яг хоо заавал нурууны тийм онцлог хэцүү дасгал хийн гэсэн үг биш. Зүгээр энгийн йогондоо яваад байсан ч болно. Гол нь яг зөв дасгал нуруунд ачаал өгөхгүйгээр зөв дасгалаа тогтмол хийгээд авах хэрэгтэй л гэсэн. Тэр нь заавалчгүй йог бишээж бас болно. Тийм бас нөгөө нэг ер нь нөгөө нарийн булчингуудаа хөгжүүлэх дасгал нуруунд маш их тустай гэсэн шүү дээ тий. Тэднийг олж мэдээж хийвэл зүгээр юм. За тэгвэл хоёулаа гэмтлийн дараах дасгал хөдөлгөөний гоё яриа тий. За ингээд хоёулаа нэг хальт бас харвалт гэж ярьлаа тий. За хамгийн энгийн жишээ гэх юм бол одоо өвдөгч гэдэг юм уу шагаа болгодог энэ төр байгаа шүү дээ тий. Энгийн тий. Тий. За тэд нар маань энгийн гэж ялж байгаа яг илүү түгээмэл тохиолддог жишээ гэх юм да тий. За тийм жишээнүүдээс ярих юм бол ерөн гэмтэлтэй нэг юм юу гэдэг юм л да протокол гэж нэрлэдэг. RICE протокол, MICE протокол, POLICE протокол гэдгээр нэрлэлсэн байдаг. За тэдний юу гэсэн үг гэхээр за сүүлийн нэг ICE гэдэг гурван хэсгүүд нь дандаа адилхан биш те. RICE, MICE, POLICE гэж ярихаар тэд нар маань болохоор хааны газар гэмтээс бол тэнд өрөвсөл үүсч тал ингээд том хавдчихдээ шүү дээ шагаамаа чинь. Тэрэнд нь одоо ICE буюу мөс жин хөдөн жин тавих, compression буюу даралттай болт хийх, elevation буюу сойлт хийх гэдэг гурван юм бол дандаа адилхан байгаа юм л да. Эхний үсгүүд нь өөрчлөгдөд байгаа нь юу вэ гэхээр өмнө нь хуучин болвол ингээд хөдөлгөөнийг шууд хойлох хэрэгтэй гэж үздэг байсан бол шагаа болголчлаа гэж бодоход шууд хойлох хэрэгтэй хөдөлгөөн. Сүүлийн үед болохоор MICE гэж байгаа нь болохоор movement гэдэг үг орж ирж байгаа юм л да. Эхнийх нь rest буюу хөдөлгөөн хойл гэдэг байсан бол одоо movement буюу хөдөлгөөн эсэргээрээ хий гэдэг болсон. Police гэдэг нь POL гэдэг нь болохоор protect буюу хамгаалаад гэхдээ optimal load юм буюу тодорхой хэмжээний жоох ачаал өгөх хэрэгтэй
гэдэг одоо арга хэмжээ авдаг болж байгаа юм л да. Тэр нь тэгэхээр юу гэсэн үг гэхээр шагаагаа би санаандгүй болголцлаа гэж бодоход зөв хэмжээний жоохон тодорхой хэмжээний нэмж гэмтээхгүй хэмжээний юм зөөлөн хөдөлгөөнийг хийгээд авах хэрэгтэй гэсэн үг. Эхний 2 цаг дотроо гэхдээ тэр нь ачаалуулж дасгал хийн гэсэн үг биш. Зүгээр үеэ нэг зөөлхөн хөдөлгөн гэсэн. Ингээд зөөлөн хөдлөхөөр цаашдын эдгэлэлтэнд нь хамаагүй л хурдцтай нөлөөлдөг юм байна л да. Тэгээд за яг ихний 2 цаг тэгээд өнгөрчлөө гэж бодоход цаашдаа яг гэхээр нөхөн сэргээх яг эмчилгээ хамгийн чухал байдаг. Хөдөлгөөн хороол нөгөө хүйтэн жинт ч юм уу эсвэл халуун цайгаа тавиал байгаад ах юм бол тэр нь илүү удаан эдгэлээд илүү олон жилийн хугацаанд ингээд өвдсөн хэвэндээ яваад байдаг ч юм уу. Эсвэл бол нэг хөдөлгөөн хийж чадхаа болчдөг. Жишээлбэл тохоо нэг гэмтээжсэн хүн тохоо тэнийхээ болцсон байдаг ч юм уу тий. Ягаад тохоо чин тэнийдэг юм гэхээр нэг хэдэн жилийн өмнө ингээд гэмтээжснээс хойш юм болцсон юм а гэдэг ч юм. Тэр нөхөн сэргээх эмчилгээг сайн хийгээг байна л гэсэн. Тэгэхээр тогтмол яг юуны дараа ямар нэгэн гэмтэл авсан бол мэдээж эмчдэр очиж эмчилгээгээ хийлгэн суулсан бол ясаа болоолох хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Тэгснийхаа дараа заавалчгүй нөхөн сэргээх эмчилгээгээр тэр хавийн булчинг чангалах дасгал нэгдүгээр маш чухал байдаг. Тэгжээж тэр үеэ дахиж гэмтгээс хамгаална гэсэн үг. Хоёрдугаар тэр хөдөлгөөнгөө байгаад ингээ хөшөөд ингээ хатуу болцсон байгаа булчинг тодорхой хэмжээнд жоохон сунгаж хөдлөж явах хэрэгтэй гэсэн. Тэр булчинг ер нь огт хөдөлгөөнгөө ингээ хайчиж болохгүй. Яг чангалал сунгаал хөдөлгөөнийг нь багаар гэхдээ яг нөгөө эрүүл одоо нэмж гэмтээхгүй байдлаар хийгээл авах хэрэгтэй. Тэгжиж эдгэрэлт жилийн хурдан юм байна. Цаашдаа эдгэрэхдээ янз бүрийн хөдөлгөөн хийж чадхаа болохгүй л гэсэн үг. Буцаад илүү 100% эдгэх боломжинд бүрдэж байна л гэсэн. Тэгэхээр одоо хуучин бол одоо шагаа булгал богоол гөвтдөг байсан бол одоо бол бас йогоор ч юм уу те хөнгөн дасгал хийж болох боломжтой л болсон юм шүү дээ те. Энд дээр яг нэг анхааруулах юм нь болохоор хөдөлгөх ёстой гэд хаа хамаагүй өөрөө дор мэдээд ч юм уу эсвэл зүгээр энгийн йогийн англи руу шууд очиод орчих гэсэн үг бол биш. Яг нөхөн сэргээх хэмлэгдээд очих ёстой л гэсэн. Тэгээд зөв мэддэг хүмүүсээр нь дасгалаа хийх ёстой. Тэгвэл бол ер нь бол яг хэтрүүлээд ч юм буцаад гэмтэх магадлал байдаг шүү дээ. Ер нь тийм нэг жишээ байдаг хгүй. Манай нэг юм настай эмээ байсан. Байгаль та. Ер нь ингээд жоохон нурууныхаа юун дээр халтарч унаад юмд ингээд гэмтээгээд далаа жоохон цуулцсан байсан юм байл л тий. Тэгээд уул нь бол гайгүй нөхөр сүйрэх хэмжлэг энэ хийгээл эмнэлэгтэр очиж зураг авах болцсон бол гайгүй болцсон байсан. Тэгсэн чи яасан бэ гэхээр барьж тэр очсон гинэ. Нөгөө барьж нь бүр ингээд наад чи ингээд хавдартай юм чи янзыг болох чинь энэ төргээд бариад тэгсэн чи бүр дээрээс нь мөрийг малталж хайж маяад бүр ингээд айгүй хүнд гэмтээгээд хайцсан байхгүй. Тэгээд бүр хэсэг зовсон. Тэгэхээр яг саяны нөгөө нэг юу болж таарч шít те. Гэт хэрэг мэддэггүй хүн дээр очих юм бол нэг талаараа ингээд тасгал хөдөлгөөн нь хор болчих шүү дээ. Тийч тий. Тэрнтэй яг адилхан тийм бариач нар ч гэсэн мэдээж сайн бариач муу бариач байж л байгаа тий. Дасгал зааж байгаа хүмүүс ч гэсэн яг үнэндээ сайн хүн одоо сайн мэддэг хүн байгаа мэдхгүй хүн ч гэсэн байгаа. Тэгэл аль ч тал нь буруу хүнд очих юм бол нэмэл гэмтэх боломжтой гэсэн үг тий. Энэ дээр яг нэмээд нэг зүйл хэлж мээр байгаа нь бариачийг яллаа шүү дээ. Хүмүүс одоо нурууны морилтч байдаг юм. Нурууны янз бүрийн өвчний үед ууц нурууны бариагээд очдөг шүү дээ. Тэгэнгუთ ингээд морилттэй байсан хүнийг барьсаар байгаад гоё тэгшилчлээ гэдэг юмнууд байгаад байдаг. За тэн дээр нэг анхаарах хэрэгтэй юм болохоор бариагаар бол ямар ч булчинг чангалж чадахгүй. Чангалсан байгаа ямиг сулж болж чадна. Тэгэнгუთ морилтсан байна гэдэг чинь нэг талын булчин айгу зангилсан нөгөө тал нь сул байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр зангилсан булчинг нь гоё суллаад өгчих юм бол хэдэн удаагийн курсээр хэдэн саржингаа бариад өгөх юм бол тэр нуруу тодорхой хэмжээнд тэгшилч таарна л да. Гэхдээ нөгөө сул булчин гэрээсээ дасгалжуулаагүй учраас нөгөө зангилсан булчин чинь буцаж зангилаад буцаал мөрийчих боломжтой. Тэгэхээр заавалчгүй телефон дасгал хийж сул булчингаа чангалах хэрэгтэй гэсэн. Бариа бол тэгэхээр зөвхөн сулж өгдөг. Чангалдаггүй шүү гэдэг бид санах хэрэгтэй. Ер нь бол яг цогц ойлголт авч штэ тий. Ер нь тэгээд түрүүн нэг ихэнд хэлсэн бүдүүн нарийн булчингаа зэрэг хөгжүүлэх эсвэл одоо юу гэдэг кардиогийн хажуугаар алхах дугуунах ч юм уу тий хослуулах гэдэгтэй адилхан юм байна штэ ер нь бол тий. Барианд очиж байгаа хүмүүс мөн бас жоохон анхаарад тий булчингитийн судлах гэдэг гэдгийг ойлгоорой. Дараа нь бас ингээд гоё чангалах юмудаа хийх хэрэгтэй юм биш үү. Сая бас манай ихнэр бас ингээд нуруунд жоохон өвдөд асуудал боллоо. Тэгээ чангарал гээд зөв төөнөр бариа хийлгсэн. Гэхдээ одоо дасгал хийхгүй л байгаа даа л да. Тэгэхээр ер нь дасгал хийх л ёстой биш үстэй. Одоо нурууны зарим булчин ингээд зангилж өгшөөл хоёр моён хуйлдаг шүү дээ. За энэний шалтгаан за нэгдүгürt би өмнөх нэг подкастн дээр хэлжсэн маань нэгдүгürt нөгөө зуршил байна. Тэгээ бороо бүгтийж гинөө толгоо хөзөө урагшаас хонж гинөө гэдэг нэг юм байна. Хоёрдугаарт зарим булчин чинь хүчгүй байгаагаас болоод хүний бие буруу байдлаас олчдөг юм байна л да. Жишээ нь бүгтийж байгаагийн нэг шалтгаан нурууны дээд хэсгийн тэнээлэгдэх булчингууд хангалттай хүчгүй байгаагаас болоод нэг хэсэг жоохон ингэж сууж байгаа л цуцаал ядраад байна гэж буцаад ингэж тэгтэй хүмүүс. Тэгэхээр тэр булчинг чангалах дасгал орох хэрэгтэй болж байна л гэсэн. Зөвхөн энэ хөшөөд байгаагаа бариулаад гой сулжлаа гэхэд
тэнд нөгөө булчин чинь сул байгаа учраас буцаал тэр хүн буцаал бүхтийн тэрнээсээ болоод буцаал зангина гэсэн. Тэгэхээр яг үндсэн шалтгаан чинь хаана байна гэдгийг олоод тэрнлөө галж хийхгүй бол зөвхөн юм шинж тэмдгүүдээ одоо ангаагаад идгээгээд яваад байлаа гэхэд шалтгаан байгаа учраас буцаал өвдчихнэ гэсэн үг л дээ. Зөв. Тэгэхээр ер нь бол яг дийлэх хүмүүсийн алддаг алдаг хоёулаа гоё яриад өгчих шиг боллоо шүү дээ. Дийлэх хүмүүс чинь нөгөө ингээл гоёнтлаа тэглээ тэр нь инглээ гал барайч дээр очиод за барайч л ер нь тэгэл баг булчингийн судлаа чангалаа хийчих юм лээ. Яриад идэг тийм биш юм байна. Барайч бол суллна. Би чиг зөв барайч те. Нөгөө талаараа дасгал хөдөлгөөн хийх нь буцаад нөгөө чангалж ирүүл болох нөхцөл байдлыг бүрдүүлж өгөх юм биш үү те. Хүний биеийн булчин чинь одоо бүхлээрээ айгу булчинлаг хүн бүхлээрээ айгу хүчгүй хүн гэж нэг байдаггүй. Их тохиолдолд зарим нэг булчин хүчтэй, зарим нэг булчин хүчгүй гэдэг ч юм уу. Хүний биеийн булчингууд юм харилцаа өөр байгаад байдаг. Тэрийг аль болох ингэж жигдэлж бүгднийг хүчтэй. Гэхдээ бүгдээрээ юм сул сун чаддаг тийм хэмжээнд авчихыг зорж гин гэсэн үг л дээ. Тийм учраас бид нэр хүнээ үнэлээд энэ хүний аль булчин илүү сул хүчгүй байна, аль булчин илүү зангиралтай байна. Тэгэхээр дасглаа яаж авах вэ гэдгийг шийдэж явах хэрэгтэй л гэсэн үг. За баярлалаа. Маш хэрэгтэй мэдээллүүд байна. Тэгээд танд бас үзэгч сонсогчдоо нэмж хэлэхээр үлдсэн зүйл байгаа юу эсвэл уриалах гарч байна уу? За гол нь одоо тууштай дасгал хөдөлгөөнөө ерөөс дундуур нь тасалахгүйгээр алдахгүйгээр хийгээд яваарай л гэж зөвлөмөр байна. За тууштай байдал бол одоо юу юунаас чухал байна шүү дээ, тий. Тэгээд өвдснийхаа дараа биш яг эрүүл байхтай хүртэл дасгал хөдөлгөөн хийж явах нь одоо хүний урт наслахад маш чухал байдаг. Зөвсгөлд нь бас нэг тийм Европод за шинэ 7 онд илүү нэг улсад дугуй өндөг хүмүүс нэмэгдсэн чинь наслалт 10-аас 15-аар нэмэгдсэн гэсэн тийм судалгаа уншижсэн юм байна. Тэгэхээр ер нь бол яг л шууд ингээ хүмүүсийн наслалтыг нэмэх боломж бол ялч тасал хөдөлгөөн байна. Тэгээ өнөөдрийн дугаар сонсогчдод бас хэрэгтэй дугаар болсон гэж найдаж байна. Та тэгээд асуух зүйл байх юм бол мэдээж хэрэг бидний лөө бичээрэй. Тэгээд лайка дараарай. Тэгээ шеэр хийгээрэй. За тэгээд итгэлээр баталгаажсан чанар натур мэд. Өнөөдрийн дугаар төгсгий. Дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай. Баяртай.